Сайн байцгаана уу? Математикийн багш Ууган Баяр байна. За энэ удаа Кембрижийн AS level-ийн 2022 оны шал paper 1-ийн 2 дугаар бодлогыг бодъё. За юу гэсэн бодлого гэхээр хэрвээ мөрийн төгсдөгл нэм, шулууны төгсдөгл нэм. За мөрий болон шулуун хоёр нь яг 2 цэгээр огтолдог. 2 цэгээр огтолдог юм бол C гэдэг тогтмолтой хэдүүлээ олох нэ. За окей. За бодлого бодохын тулд бид нар ерөнхийдөө бол энэ мөрийн хоёр огтлцож байна гэдэг бол y хөвсгчаараа тэнцэж байна гэсэн үг. X квадрат дээр нэмэх нь 2xc нэмэх нь 4 тэнцүү 4x дээр нэмэх нь c байна гэсэн үг. Энэхүү тэгшдэглийг бодоход гарч байгаа хариу маань манай огтлцлын цэгийн координатын нь x утгууд нь байна гэсэн үг. За тэгвэл энэ тэгшдэгэл яах ёстой юм гэхээр яг 2 шийдтэй байх ёстой. Квадрат тэгшдэгэл 2 шийдтэй байх цор ганц нөхцөл бол d-тон тэг байх ёстой. За тэгвэл энэ хүү квадрат тэгшдэгэл хэлбэрт оруулж авчих юм бол 2x квадрат дээр нэмэх нь за урагш нь бол 2x-ийг хаалтнаас гаргаа биччих юм бол x-ийг хаалтнаас гаргаа биччих юм бол 2c-дээс хасах нь 4 үрждэг нь x нэмдэг нь 4-өөс нь c тэнцүүдийг болох нэ. За үүндээс дискриминант буюу d-тог олох юм бол 2c-гээс хасах нь 4 үүний квадратаас хасах нь 4-ийг үрждэг нь a буюу манай a1 байна. 4-ийг үрждэг нь 4-өөс нь c тэнцүү. Энэ нөхөр маань тэг үед манай тэгшдэгэл 2 шийдтэй болно. 100-ыг хэлбэрчлээ. 4c квадратаас хасдаг нь 16c нэмдэг нь 16 хасах нь 16 нэмэх нь 4c тэнцүүдийг. За 4c квадратаас за эндээс юу хэлж чадах вэ гэхээр энэ хоёр маань үсэж чинь энэ хоёрыг тооцоо хийх юм бол хасах нь 12c тэнцүүдийг. Эндээс тус бүр c-г хаалтнаас гаргачвал 4c-г хаалтнаас гаргачвал c-гээс хасах нь 3 гэдэг бол тэг байна. За 2 тооны үржүүр тэг байна гэдэг бол аль нэг нь заавал тэг байх хэвээр. Эсвэл c тэнцүү тэг байна. Эсвэл c тэнцүү 3 байхаас өөр аргагүй. За тэгвэл манай огтлцлын цэгийн координат x утгууд нь нэг цэгийнх нь тэг байх нь нөгөө цэгийнх нь 3 байх нь. Анхаарал хандуулсанд баярлалаа.